Төвөргөн нуурын бүлэг орд нь стратегийн 39 ордоос 2 дугаарт ирэмлэгддэг 5-7 бүлэг ордын 50% тэнцэх орд гэж байгаа. Чойрын нялгын сав газар гэгддэг бүрэн судлагдаагүй энэ бус нутагт Төвөргөн нуурын нүүрсний бүлэг орд оршдог. Социализмын үед буюу 1980-аад онд улсын төсвөр хайгуулыг нь хийж энэ ордын нөөцийг тогтоосон байдаг. Геологчдын урьдчилсан таамагаар энэ орд 20-30 км талбайг хамардаг 3 тэрбум тонн хүрэн нөөцний нөөцтэй гэж байгаа. Энэ ордыг ерөнхийлөгч асан Баттулга яаж өөрийн болгож цааш нь үндэстэн дамнуулан зарчих вэ? 2006 онд Халтмаагийн Баттулга улсын хурлын гишүүн байхдаа Камекс компанийг үүсгэн байгуулж улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн байдаг. За улмаар компаниараа дамжуулан Төвөргөн нуурын орд газрын эзэмшигч Төвөргөн нуурын энержи компанийг 10.1 сая Хонконг доллараар худалдан авч Сингапурын хятад Билли Лим, Сингапурын улс төрч Е Чу Лонг нар Камекс компанийн хувьцаа эзэмшигч болсон байдаг. Сингапурт бүртгэлтэй Тенко Холдинг компанийн хамтран эзэмшигч Сингапур улсын иргэн Тан Хан Ко, Е Чу Лонг бүгд найрамдах хятад улсын иргэн Билли Лимийн төрсөн хүү болох Денис Лим нарыг Төвөргөн нуурын ордыг эзэмшиж байгаа Камекс компанийхаа 54.5% эзэмшигч болгосон байдаг. Ерөнхийлөгч асан Баттулга Төвөргөн нуурын ордыг бүхэлд нь эзэмшдэг Камекс компани тэр жигт нь Сингапур улсад бүртгэлтэй Central Asia Mineral Exploration PTE гэдэг компани руу 2007 онд шилжүүлсэн байдаг юм. 1.3 сая ам доллараар худалдан авсан Төвөргөн нуурын ордыг Хонконгийн хөрөнгийн биржээр дамнуулан 250 сая доллараар борлуулсан хүн нь Баттулга гэж улсын хурлын гишүүн Дамдын юм Лайвциг имэн сайтын факт чек нэвтрүүлгээр ярьсан байдаг юм а. Энэ маш том орд шүү дээ. Стратегийн нөөцөд одоо 39 ордын дээрээс 2-т ордог том орд. 2007 оны хавьд энэ дээрэмдүүлсэн. Дээрэмдүүлэхдээ Камекс гэж компани байсан юм байна лээ. Тэр Камекс гэдэг компаниг бол ерөнхийлөгч байсан Баттулга гэж хүн үүсгэн байгуулсан. Тэр компанийн эзэмшигч нь офшор данс үзий ядаад идэг хүмүүсийн хүүхдүүд нь нийлээд офшор газар одоо байгуулагдсан компани руугаа шилжүүлээ зарсан л байдаг 250 сая Америк доллараар. Хонконгийн хөрөнгийн биржийн мэдээлэл дээр байна гэж хэвлэл мэдээлэл зөндөө шуурсан шүү дээ. Энэ Баянголыг авсан, Махын Биксийг авсан тэр нэг Сингапурч хөлөө хятадч хөлөө хамтрагч байдаг үст. Тэр хамтрагчийн хүүхдийн нэр дээр өөрийнх нь хүүхдийн нэр дээр тэр компани байж л үйдэг юм байл шүү дээ. Байсан байн л шүү дээ. Тэр энэ мэдээллүүд дээр бол бид нэр зарчмаараа явах хэрэгтэй байхгүй. Улс орон даяар тойроод гэгэн ариухан их орондоо хайртай хүний дүр гаргаад яваад байгаа боловч бодит байдал дээр цагаан дээр хараар бичсэн баримтууд нь нийтээр гараад явж л байгаа шүү дээ. За түүний зарсангийн Төвөргөн нуурын ордын 39 мянган га талбайгаас өнөөдөр бүгд найрамдах хятад ард улсын иргэн нүүрс олборлож байгаа. Улсын төсвөр хайгуул хийсэн. Ерөнхийлөгч асан Баттулгын зарж асан гэж байгаа энэ ордыг төр буцаан авч стратегийн ордод оруулж чадах уу гэдгийг одоо бид харах л болтлоо.